бидний хувьд бол одоо манай бүжгийн техникийн хувьд бол багш нарын эрдэм шинжилгээний баг хурлын 1-р үе шат гэж явагдаж байгаа. За яагаад 1-р үе шат гэж байгаа юм бэ гэхээр нийт багш нараас маань одоо боломжтой хэрээр 3 байрал шалгаруулна манай шүүгч нар. За энэ шалгарсан 3 байрнаасаа бид нар одоо өргөмжлөл болон эрдэм шинжилгээний хурлын эмхэгдэлт илтгэлийг нь оруулах эрхээр бол шагнах юм байна. Харин шидгийн буюу одоо 1-р байранд шалгарсан багшигаа болохоор бусад инхмүүдээс шалгарсан 1-р байранд шалгарсан илтгэгч багш нартай өрсөлдөөж одоо 2-р үе шатанд оролцох юм байна. Тэр нь бол мэдээж хэрэг өргөмжлөл мөнгөн шагналт гэж зөндөө юм дагалт болно. Тийм болохоор та бүхэн идэвхтэй оролцоорой. Манай шүүгч багш нараас энэ дээрээ сайн анхаараарай. Тэгээд өөр асуух зүйл байна уу та бүхэнд? Бодлогоос байвал одоо асуугаарай. За хурлын одоо өнөөдөр яг хурлын гол баримтлах хэмжээ бол бид нар цаг хугацаагаа сайн барих юм байна. 6-аас 8 минут. За би 7 дахь минутын дээр би та бүхэнд сануулж хэлнэ. 1 минут хүртэл гэж сануулна. Тийм учраас та нар бэлдсэн байх учиртай байх. Гэтэ би 7 дахь минутын дээр сануулна. 8 минут хэтрэл явчихсан би арга буюу цосоохоос өөр аргагүй төрнө. Тийм учраас та бүхэн цаг хугацаагаа сайн баримтлаарай. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Амжилттай олцоорой. За манай хурлын маань сахиг хадах мөнх дэлгэр багшигаа өрөө. Мөнх дэлгэр багшийн сэдвээр Монгол улсад сонгодог бүжиг үүсгэж хөгжсөн юм. Өнөөдөр хөрөлцөн их сурлаас эрдэнэ багш нартай өнөөдрийн амгалыг альтгая. За өнөөдөр миний тавих гэж байгаа ихтгэлийн сэдв бол Монгол улсад сонгодог бүжгийн урлаг үүж хөгжсөн гэсэн ийм сэдвээр би ихтгэлээр явах гэж байна. За энэ яа Монгол оронд 1921 онд ардын урьдчилан ялснаар үндэсний уламжлалт хийгээд орчин цагийн соёл урлагийг хөгжүүлэх шинэ үе эхэлж нам засгаар соёл урлагаар ард түмнийг гэгээрүүлэх шин зорилтыг тавьснаар сонгодог урлаг үүссэн хөгжих үндэс тавигдсан юм аа. 1921-с 24 онд ардын ордон хувьсгалын анхны жилүүд уран сайхны зохион байгуулалт гол дүр болж байсан. Ба 1924 онд Жанжин Сүхбаатарын нийслэл клуб бий болж тэнд ший жүжиг хөгжин дууны тоглогдож байжээ. 1926 онд урлагийн анхны томоохон байгууллага болох ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулснаар Монгол улсад орчин цагийн театрт үүсч хөгжих суурь тавьсан бөгөөд түүнд Бөмбөр ногоон гэж дурдгдсан Монгол театрын түүхэн мөнхрөн үлдсэн билээ. Одоо энэ гарч байна. За тэгээд 1930 онд Зөвлөлт холбоод улсаас театрын найруулагч Ефремов ирж Монгол театр байгууллага ажил өрнүүлж театрын институт байгуулж жүжигчдээ сургалтанд хамруулж ирсэн театрын ёс зүй төрөл анги үүсч хөгжөхөд ихээхэн тус нэмэр болсон юм аа. Одоо баруун талаас 3-т Ефремов манай найруулагч сууж байна. За Монголын балет урлагийн клуб зөвлөлтийн балетын урлагаас бүтээлчээр суралцаж зөвлөлтийн мэргэжлийн багш нар тэнд суралцсан манай авиастай бүжигчид балетмейстерүүд нөр их хөдөлмөрийн үр дүнд хөгжсөн асар богино хугацаанд өнөөгийн төвшөнд хүртэл хөгжиж ирсэн юм аа. За 1942 онд Төв театр бүжгийн бие даасан ангитай болж багш Кузнецова урагдсан ирж бүжиг сургалт явуулж ирснээр Д-цент, М-цент, лусан цэрэм, даш дуулам, даш дэлэг, алимаахуу, гомб сүрэн, лувсангаа, балдан дойч, наранхуу, мэжиг сүрэн, долгол сүрэн нарын театр анхны бүжигчид болжээ. Эдгээр бүжигчийн дотроос Шопен хөгжим вальс цэцэгт вальс хэмээх сонгодог бүжгийн багш Кузнецовын удирдлагаар бүжигчин даш дуулам, цент, алимаахуу нар анх удаа 3 дээр гарч үзсэн Монголын анхны сонгодог бүжигчид болсон юм аа. За тэгээд 1945 онд мэргэжлийн өндөр боловсролтой багш балетмейстер Яве Романовский Монгол өргөдийн ирж театрын бүжиг ангийн бүгдгүнд ихээхэн анхаарал тавьж бүжигчдийн мэргэжлийн ур чадрыг үзүүлэлт ихээхэн анхаарч ажиллахдаа олон алдартай бүжигчдийг төрүүлэн Монгол хүн өөрсдөө бүжгээ зохион төрөх шин замыг нээж өгсөн юм аа.
Тэгээд сонгодог бүжгийн ихэнх үеийн хөгжил хамаржиж буй бүжгүүдийг тогтоолон авч үзвэл 1943 онд Цэцэгд Баяр сонгодог бүжгийн арга техник эхлэл юм аа гэж үздэг. Манай анх хөрөн дээр гарсан юм. Тэгээд 1947 онд Яве Романовский дэглэлд Дамжин сүрэнхүүн хөгжим Анчин ба зээл гэдэг бүжиг зохиомж бүжгийн дигийн хувьд сонирхолтой бүжигчдийн урмын чадвар өсөлтийг батгсан бүтээл байлаа гэдэг. Энэ юу гэж Анчин ба зээл. Дараа нь 1954 онд 9 сарын 20-нд АБ Хабаева Монгол улсад ирж Монгол улсад ихэд Монголын балетын бүжиг түүнийг баяртайгаар ухтаа авдаж тэгээд анх 1956 онд Афасային хөгжим багцсан ойлголт буурал гэдэг одоо энэ бүжгийг анх манай бүжигчид тавьсан байдаг. Тэгээд Монгол улсаас Оросд улсад бүжгийн мэргэжлийн багш анх бэлтгэж эхэлсэн түүхийг сонирхол 1952 онд Дээд Хавгсар Москвын АБ Луначарский нэм театр урлагийн дээд сургууль суралцсанаар балетмейстер найруулагчийн мэргэжлээр төгсөн анхны мэргэжлэн болсон. Тэгээд дараад нь Жандтуба ингээ хоёр ирж манай анхны балетмейстерээр юу яажсэн. Тэгээд 1963 онд улсын хөгжим драмын театр, улсын дүр бүжгийн театр гэж бие даасан хоёр театрыг тусгаарласнаар тусгаарлан байгуулсан дэлхийн олон үндэсний сонгогддог бүтээлүүд ундран гарах болсон гэх юм. Дараад 1958 онд Годдог сумдаа хөгжмөөр Дээд Хаа сургуулийн багшийн найруулсан Монголын анхны мөнгө хэмжээний гав хэмээх үндэсний балетыг дэглэн найруулсан цайснаа тавьсан. Одоо энэ гав балетын зураг. Анхны Монголын анхны Амбаатар төр багш хоёр хийжсэн гэдэг. За 1963 онд хөгжмийн зохиолч Римский Корсаковын Жамидов гэдэг Шахризада гэдэг өөрийнх нь дипломных нь ажил хийсэн энэгээр диплом. Тэгээд тэний яг жилийн дараа 1964 онд хөгжмийн зохиолч Чодгийн хөгжим балетмейс Жамидов гэдэг шалинтан дундцэг гэдэг энэ балет манай үндэсний юу тавьж найруулсан байдаг. Тэгээд 1950 оноос хойш хугацаанд бүжгийн урлагийн мэргэжлийн бэлтгэл талаар төр засгаас олон чухал арга хэмжээ авч 1955 оноос Перм хот Ташкент хотуудад сонгодог бүжгийн мэргэжлийн бүжигчдийг бэлтгэх зорилгоор хүүхдийг суралцуулах болсон. Улмаар 1962 онд Ташкент Перм суралцсан анхны төгсөж сонгодог бүжгийн төгсөж ирсэн бүжигчид одоо энэ одоо Пермийн анхны төгсөж 65 онд төгсөж одоо гайд юутай ашиглан Баатаргаа Сэрмаагаа гэдэг одоо энэ яг төлөөлөлд би төр банк. Таад 1963 онд 2 онд Ташкент ингээд ардын жишээ Гамбаа, Навчаар, Туурбагш, Цогцаахах, Навчаар, Алтан туяа гэдэг. Ийм улсад анх манай Монголын яг мэргэжлийн бүжигчдийн төгсөж иржсэн. Ийм. Тэгээд өшөө юу манайхаас юу яагаад юу гад манай Монгол юу 10 хөгжмийн зохиолч одоо үндэсний балет одоо балет бичсэн байдیں۔ Тэрэн дотор дурдах юм бол одоо хөгжмийн зохиолч Гонсол Тумаагүй одоо анхны балет 1959 онд ган үе бүжгийн жүжиг 70 онд найз залуус бүжгийн жүжиг Б Дамжин сүрэнхүүн 1968 онд тавьсан Нуурын дунд 73 онд Анчин ба согоо дараад нь Ж Чулуунгаа 1973 онд Уран хас Чожиг 68 онд Мөнхийн нөхөрлөл 73 онд хөгжмийн игшиг 79 онд Мөнгөн залаа ханг 1981 онд Эдэнсийн улс Минд Баяргаа 1987 онд Өвлийн 3 толгой Борлолтой 1980 онд Мачтын дуул Бэлэг жаргал 1990 онд Бүртч онд Нацад орж 1994 онд Гүйг хаан Батлын 2000 онд Гисэр Номоо хаан 2000 онд Тэнгэрийн ташуур гэсэн юм хөгжмийг балетын хөгжмийг төөрөвсөн юм аа. Даад нь 1962 оноос хойш зүйл болоод улсад одоо манайхаар балетмейстерүүд одоо суралцуулахаар яваад тэр сурагчд одоо хоёуд нь төгсөж ирээд одоо балет тавьсан тэр нь болохоор одоо
бат жаргал, туяа цэцэг, бат дэлгэр, онон